хүн юм хэлэхэд л зүйтэй бол. За би өөр бүх хүнийг зүй тавиулах хэрэгтэй гэж боддог доо гэж. Тийм ер нь бол зөв эмчилгээ дангаар өвчнийг эмчилгээс гадна одоо туслах байдлаар эмчлэх бол маш их одоо үр дүнтэй. Энийг ялангуяа ковидын үед бол маш их мэдэрсэн. Сайн бацхан үзэгчтэй Гигийн эрүүлэнд пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг. Гигийн эрүүлэнд подкастын шинэхэн дугаар шинэхэн зочинтой та бүхэнд хүрч байна. За манай өнөөдрийн зочноор нэгэн эрхэм одоо хүн өргөцсөн байна. За хинбэ гэвэл улсын 1-р төв эмнэлгийн сэргээн засах уламжлалтын эмчилгээний тасгийн уламжлалтын их хэмж гэрэл туяа өргөцсөн байна. Өдрийн өдрөгээ танд. Өдрийн мэнд. За ажил ихтэй л байна уу? Харин тэгэл ажиллаа гэл бид ч гүүгээл байж да. Тэглэх байх. За эмчнэр чи ер нь бол тэгэл өдөртөө завгүй амбултоор хүнээ үзэн эмчилгээгээ хийн гэдэг одоо төмөн завгүй л гэдэг юм билээ шүү дээ тий. Өглөө эрт эхлээл амбултороо үзээл тэгэл тасгуудаараа явах эмчилгээнүүдээ хийгээл тэгэл буцаж амбултортой ирээл. Хоёул яриагаа ер нь таны яагаад эмч болсон тий. Тэгээ яагаад заавал одоо уламжлалтыг сонгоод суралцах болсон ч гэдэг юм энэ талаас яриагаа эхлэе гэж бодож байна тий. Ер нь бол эмч болно гэдээ бүр багасаа ботсон байсан. Хүнийг чинь нөгөө нэг дагуулж яг чиглэлийн сонгох эсвэл сонирхлоор чиглэлийн сонгох гэж байдаг гэсэн шүү дээ. Тэр шиг намайг бодлол яг бүр эмч болгоно гэ бүр одоо бүр төр хөдөл бараг бэлтцсэн байсан юм шиг тийм. Бүр ингээд багаасан тийм. Тэгээд ер нь бол эмч болно гэдгээ бол бүр багасаа ботсон байсан. Энэ мэрэгчлээс өөр мэрэгжил сонгож чадна гэдэг юм бол нөгөө тархинд бол үүсэхгүй болсон байсан. Тийм тэгээд дараа нь бол яг төгсөөл за эмч болох юм чинь дээ гэд тэгээд ямар эмч болвол одоо зүгээрээ гэсэн одоо тийм бодолтой байсан. Тэгээд хаашаа чиглэх үү? Тий, аль чиглэлээ бол илүү гоё юм ч юм уу тий. Тэгээд уг нь бол мэс заслын эмч болох өөрийн бол чин сонирхолтой байлаа. Тэгсэн ээж маань бол эмэгтэйчүүд эмчилтэй. Тэгээд одоо мэс заслын эмчийн хувьд бол одоо маш хэцүү ялангуяа эмэгтэй хүний хувьд бол ачаалал ихтэй. Одоо орчин үед ч одоо манай уламжлалт авах хичнээн гоё болж байгаа байлээ. Тэгээд чи одоо тийм гараа хөдөлгөх дуртай юм бол зүг сонгож яагаад болохгүй гэж гисэн саналыг тавиад. Тэгээд за тэгвэл уламжлалт авах яг сурах хэрэгтэй юм байна. Нэрээ яг зүүнний хэмж бол бас гоё юм байна гэсэн бодол төрж исэн. Тэгээд хамгийн ихэнд бол нөгөө отож манарам бүтээ сургуульд бол яг одоо уламжлалт авахны суурь авал тавьсан. За тэнд 3 жил сураад тэгээд 4 дахь жилээсээ яг одоо надад бол боломж олдоод тэгээд Бээжингийн уламжлалт авах ухааны их сургууль гэдэг одоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ чиглэлийнхээ номер 1 сургууль гэдэг. Тэгээд энэ сургуульд очиж яг дахиад ихнээс 1-2 гээд бакалавра хийгээд тэгээд магистра хийгээд яг тэгээд цэвэр зүүнний мэргэжлээрээ ол төгссөн. Зөв. Тэгэхээр одоо нэг Монгол одоо уламжлалт те одоо ангаах ухаан гэх юм уу те уламжлалт ангаах ухаан хятадын яг энэ одоо уламжлалт ангаах ухаан хоёрын ялгаа бас байна үз. Тий, баг зэрэг бол ялгаатай. Одоо Монголын уламжлалт ангаах ухаан юм бол хий шар бадган гэдэг яг үндсэн суурин тэгээд бий яваад байгаа шүү дээ. Тэр суурин дээрээсээ ингээд эмчилгээ онол бүх юм зарчим нь бол явж идэг. Хятад уламжлалт ангаах ухааны хувьд бол энэ ям буюу одоо халуун хүтэн нэмэх хасах гэдэг сууринаас бол яг бүх юм нас дэлгэр явдаг. Баг зэргийн ялгаатай. Гэхдээ одоо ер нь бол бодож явах дотож манарамдээ сургуульд яг сураад уламжлалт ангаах ухаан гэдэг суурь ойлголтоо авсны дараа тэндээс дахиад хятад хэл дээр сураад ингэж явхад бол маш их тусыг үзүүлсэн гэж боддог. Илүүтэй харьцуулах, илүүтэй сайн ойлгох тий. Тэр тал дээр бол одоо суурьаа бол маш сайн тавьчаад явсан байна гэж одоо бол бодоод байгаа шин. Та одоо яг уламжлалтын эмчээр хэдэн жил ажиллаж байна? Одоо минь 9 дэх жил. Бас их энэ ч бас баггүй чамгүй туршлага хоригдлуулсан гэсэн үг шүү дээ. Эмчийн хувьд бол тий яг хоёр нь бол хичээж л байна. За одоо тэгвэл ингээд уламжлалт ангаах ухаан хүний биеийг ер нь одоо та түрүү хэлсэн шүү дээ. Хятадын хариу уур, Монголын хариу уур гэд яг ямар байдлаар нь харж өвчний одоо шалтгааныг ер нь яг яаж тайлбарладаг юм ч гэдэг юм уу нэг энэ талаас нь уламжлалт ангаах ухааны өөрийнх нь суурь онол нь бол яг аливаа зүйл тэнцвэртэй байх хэрэгтэй гэж үздэг байхгүй. Тийм. Одоо ийн янч байна уу эсвэл хий шар батган ч байна уу энэ нь болол хүний бие махбодод ингээд тэнцвэртэйгээр оршин тогтнож байгаа юм бол та эрүүл оршин одоо эрүүл байна гэж үзэж байна. Эннийх нь одоо хэмжээс алдагдаад эхлэх юм бол аль нэг нь давмгаалах ч юм уу эсвэл нөгөө хоёр нь хэвэн байсан ч аль нэг нь дутагдаад ирэх ч юм уу эсвэл одоо нэг нь давмгаа байдаг нөгөө хоёр нь дээш доошоо болох ч юм уу энэ байдлаас болоод өвчин үүснэ. Биедэнд одоо ямар нэг доголдууд гарч эхэлнэ гэж бол үздэг.
За манайх одоо яг манай иргэдийн хувьд те уламжлалт талаас нь ингээ харахад юун дээр ер нь хамгийн их алддаггүй. Тэгээд яг одоо нэг уламжлалт талаасаа үзэхлээр ямар одоо асуудлаас болоод те өвчлөлтсөн ч юм уу, ямар нөхцөл байдал ингээ дордсон ч юм уу ийм хүмүүс танд ер нь хандж байна. Тэгэхээр уламжлалт ангаах ухааны хүмүүс ер нь бол одоо манай Монгол улсын нөхцөлд ихэвчлэн бүх хэмиг ингээд бүгдийг ингээд хийж тойрч үзээд хамгийн эцдэрээр талаар за одоо ингээд одоо уламжлалт дээр нэг очиж үзье та гэсэн хандлага бол байгаа. Тийм манай ард иргэдийн баг магадгүй 50% нь гэж магадгүй. Тийм. Тэгэнгүүт уламжлалт ангаах ухаан бол яг зөвхөн архаг өвчин дээр одоо эдгээгээд юм уу? Ямар нэг эцсийн байдалтай орсон өвчнийг бол эдгээгээд идэх ч юм уу? Эсвэл одоо ямар нэг арга хэрэглээд идэх эмчилгээ бол биш. Тийм одоо өчнөө олон зуун жилийн одоо бүр 100 жил гэж бол ярихгүй шүү дээ. Өчнөө мянган жилийн турш гэж 5000 жилийн түүхтэй гэж яриад байдаг шүү дээ. 5000 жилийн түүхтэй гэж тий. Тэгэхээр энэ үеэсээ уламжлагдаж ирсэн одоо уламжлалт ангаах ухаан учраас жил ирэх тусам болол тодорхой хэмжээгээр болоо сайжраал бидний багш нар болол энэ нь сайн байсан байна. Энийг одоо ингэж сайжруулах, энийг яг ингэж хэрэглэх хэрэгтэй шүү гэд миний ойлгохдох хэлээр надад заасан байгаа шүү дээ тий. Тэгвэл яг тэр байдлаар бол үзэхээр цочмог өвчин байна уу, архаг өвчин байна уу, уламжлалт ангаах аль дээр нь бол туслах боломжтой. Тийм. Тэгэхээр ганцхан архаг өвчин дээр гэж бол бодож болохгүй. За хоёрдугаарт нь гэвэл маш их гам барина, айгүй хэцүү тий ингээд одоо амьдралын маань одоо өдөр тутмын хөвшилт одоо айгүй их нөлөөтэй учраас ингээд уламжлалт эмчилгээ хийлгэмээргүй байна ч юм уу тий. Гам барих дээр өөрөө баг стресстэй байгаа юм шиг санагдаад идэг шүү дээ. Тэгэж бодоод бас эмчилгээг жоох ингээд цааргалах. За нэг юм уучи даа ч юм уу тий. За одоо яах вэ? За өвч намдах юм уу ч гэдэг бол ер нь хэлбэг шүү дээ. Яг тийм байдлаар хандаад иддэг нь бас жоохон буруу. Мэдээж бол тодорхой гам барих шаардлагатай юмнууд бол байна. Гэхдээ гам барих гээд бид нар нэрлэлсэн байгаа болохоос зүгээр л бидний өдөр тутамдаа хийж явах бидний зүгээр энгийн л үйлдэлхгүй юу. Тэ мэдээж өглөө болол хүүхэд тус суугаад байх нь угаасаа л эрүүл мэндэд муу тий. Боож талаасаа тий. Европч тэр одоо нөгөө уламжлалт талаасаа тий. Тэгэнгүүтээ угаасаа бороо салхитай хүүтэн байхад чи шорт пут болгохдаг үгээд тэгэл буруу л эцтэй угаасаа тий. Тийм болохоор өдөр тутмын өөрийнхөө хөвшлийн л сайжруулах талын зүйлийг гам барих гэж одоо хүн дээр хүлээж аваад ч юм уу тий. Мэдээж тодорхой бүр нэг тодорхой заслууд, тодорхой юмнууд болоод тусгай гам барих шаардлага хэрэгцээ бол байдаг. Гэтэ тэр нь бүр тэгж хөндөж ойлгохоор зүйл биш байдаг шүү гэж хэлмээр байна. Яг одоо Европ ангаах ухаан тий яг уламжлалт хоёрыг ингээд нэг юм эсрэгцүүлээд хүмүүс ойлгоод идэг шүү тий. Нэгнийхээ үгүйсгдэгч гэдэг юм. Тий яг уу ер нь бол тийм хандлага илэрхий их байж байгаад одоо харьцангуй ингээ буурсан байна. Тийм аль нар маань одоо ингээд ойлгож штэ тий. Яг нөгөө нэг одоо уламжлалт ангаах ухаан чинь хятад ч вэ нүү Монгол ч вэ нүү ер нь уламжлалт ангаах ухаан хүний бие болол нэг цогц зүйл тий. Одоо таны нүд шарлаад байгаа болол энэ одоо нүд яага шарлаад байгаа ингэж бодхоос илүү нүдтэй холбоотой эрэхтэй юу илээ гэж бодно тий. Тэгэхээр эн чинь одоо хоорондоо цогц зүйл. Тэгмүүд нүдтэй холбоотой эрэхтэн бол илэг байлаа гэж бодоход за илэг чи одоо ямар цултай байлээ, ямар савтай байлээ. Тэгмүүд за илэг юм бол илгэн цол юм болоо цөсөн савн байх нь. Цөсөнд яагаад ингэж асуудал үүсээд нүд шарлаад байна вэ? Тэгвэл цөстэй холбогдож байгаа нойр булчирхаа хотоод нь одоо яаж байгаа юм болоо гих мэтчлэн ингэж бодож үзээд үлгэхээр ингээд нийтдээ цогцзүйл болоод байгаа хгүй. Гэтэл яг Европ ангаах ухаан бол нүд болол юм бүтэцтэй. Тэг ингээд бүр их байна алимтай байна гэх мэтчлэн ингээд тайлбарлаад үтсэн болохоор тус-тустай л гэж ерөнхийдөө бодоод ах шүү. Одоо бодоод ч яах вэ те тиймэрхүү ойлголттой. Тэгээд ингээд нэг нэгээр навч үздэг гэдэг нэг нэгээр илүүтэй хөгжсөн ч юм уу те. Гэтэл орчин үеийн ангаах ухаан байна уу, уламжлалт ангаах ухаан байна уу ялгаагүй. Энэ хоёр маань өөр өөрсдийнхөө давуу талыг ашиглаад эмчлүүлэгчийг эрүүл болгох гэсэн л ганц зорилготой. Нэг зорилго нь эсвэл нэг цэг дээр те. Нэг цэг. Тийм болохоор одоо үед бол одоо яг уламжлалт ангаах ухаан, орчин үеийн ангаах ухаан хоёр бол бүр үнэхээр сайн хоршиж чадчихээн. Тэгэлгүй яах. Уламжлалт гэдэг ингэхээр хүмүүс хамгийн их нөгөө ханддаг нурууны өвчлөл юм шиг санагдаад идэг тий. Тэгээ ингээд нөгөө нэг хагалгааны заалтанд хараахан очоогүй бол одоо булчингаа суллах ч гэдэг юм одоо яа гэх тий. Тэр одоо эмчлэлийг бол одоо уламжлалт руу хүмүүс айгүйх явж гинэ гэж хараад идэг шүү. Тий. Одоо амбулаторь дээр буюу одоо манай эмнэлэг дээр жишээлбэл хамгийн их учирч байгаа өвчин бол одоо нэгдүгээрт бол нуруу татах тий. Нуруу татах гэхээсээ илүүтэй нөгөө нурууны дискний зүлхийлт тий. Одоо L1-ээс одоо S1-ийн хоорондох одоо тэр 5-6 нугалмын хоорондох дискний зүлхийлт тэрнээсээ шалтгаалсан одоо хөл рүүгээ дамжиж өвдөх тий. Одоо бага арцгийн хүнд
эмчнүүдийн эрхтний үйл ажиллагаа алдагдах ч юм уу тиймэрхүү байдлаар бол хандж байгаа. Тэгээд мэдээж хамгийн түрүүнд эмчлүүлэгч болоод мэдрэлийг сонгож үзүүлсэн байдаг. За дараа нь мэдрэл үзээд за одоо уламжлалт дээр очих хэрэгтэй юм шиг байна гэл эсвэл та ер нь бол яг мэдрэлийн мистер нь үзүүлэх хэрэгтэй юм шиг байна гэдэг. Тэгээд аль аль нь очиод үзүүлээд зураг гинтрээ сайхан ахуулаад ер нь бол уламжлалт дээр орж ирдэг. Тэгээд за эхлээд бид нарыг бол уламжлалт эмчилгээгээр явж үзээд болохгүй бол дахиж бид нар дээр ирээрэй гэсэн одоо энэ зөвлөгөө өгч гинэ гэж яг өрөөд ирдэлтэй. Энд чинь нөгөө бид хэдийн орчин үеийн ангаах ухаан, уламжлалт ангаах ухаан хоёрын хорсож байгаа л хэлбэр шүү дээ тий. Тэгээд болол ер нь бол яг сайхан бол хичээж эмчилгээ хийхээр зөндөө сайн үр дүнгуудыг бол өгсөн байдаг. Мэдээж нөгөө нэг мисцлийн ч юм уу тэр заалтанд очиог бол үр дүн бол би бол айгүй өндөр байдаг гэж хараад идэх шүү дээ. Олон одоо нөгөө жишээнээс харахаар тий ер нь бол ер нь бол нэлээд үр дүнтэй байдаг. Ялангуяа одоо энэ диск сүлхийлтийн хувьд яран одоо мисцэл угаасаа эмчлэр мэддэг л дээ. Эхлээд уламжлалт дээр эмчилгээ хийлгэчгээ булчингаа сайхан суллуулаад мэдрэлээ тавьшруулаад өвдөлтөө намдаагаад тэгээд дараа нь мэдээж одоо сэргээн засах эмчилгээ буюу тохирох дасгал хөдөлгөөнөө сайн хийгээд тэгээд гамаа бариад өдөр тутмын хоолунд явдал мөр тэгээд бүх юмаа ингээд хичээгээд үзэхээр ямар байх нь хоёлаа энийг ингээ 2 жил та хаглаанд орохгүйгээр 2 жил үргэлжлэн дахиад энийгээ сайхан сахижуул 3 жил 4 жил 5 жил гэл ингээл үргэлжлээ явж байвал болол сайн бохгүй юу? Тэгэлгүй. Ер нь бол одоо яг нуруугаа эмчлүүлдэг тохиолдол маш их үз. Тэгээ дискний зүлхийлт мүлхийлт одоо ингээд янз бүрийн тийм онцгийн асуудалгүй нэ нуруу өвдөд ийн гэдэг хүмүүс айгүйх байдаг шүү дээ. Тэгээ тэр хүмүүсийн хувьд ч гэсэндээ бас их одоо яг уламжлалтыг сонгож эмчилгээ хийлгдэг юм шиг харагдаад байдаг тийм. Ер нь бол нурууны булчин одоо бидний өдөр тутмын амьдралаас болоод маш их чангарч ийн л да. Тэгээд энэ нь бол тэр чангарсан дээрээ нэмэгдүүлээд одоо гинт хүндийн мөрөгч юм уу санамсаргүй унах ч юм уу байдлаас болоод гимтлийн гаралтай тийм одоо нурууны одоо морилтууд ч юм уу эсвэл одоо диск сүлхийлт гинтийн сүлхийлт мэдрэл дарагдал ч юм уу тиймэрхүү байдлууд бол үүсэж байгаа. Тэгээд одоо манай одоо хотчлт ихцээтэйгээ холбоотойгоор хүмүүс маш их одоо амьдралын одоо стресс байгаад байна. Тэгэхээр энээс үүдэлтэй бидний бүх булчин ингээд чангараад байгаа байхгүй. Тэгэхээр булчингаа суллуулах, мэдрэлээ тайвшруулах тэгээд түүнтэй холбоотойгоор хоол боловсруулах эрхтнийхээ үйл ажиллагааг сайжруулах гэд гих мэтчлийн зөндөө олон зүйл уялдаатайгаар заавал гарч ирдэг. Тэгэхээр энэнд уламжлалт эмчилгээ бол маш сайн үр дүнтэй байгаа. Баярлалаа. Одоо ер нь манай уламжлалтын эмчилгээ одоо тэр оншилгоо ер нь ямар шатанд байна гэж хардаг. Ялангуяа одоо хятадд сурсан таны хувьд хятад улс уламжлалт эмчилгээг ямар түвшинд хийж гин манайх одоо яг ямар төвшөнд хийж ин бас яг одоо дүүцхүүц байж чадчихээн үү гэдэг юм сонирхмоор байна тий. Би бол одоо сүүлд сонсоход бол хятадын яг тэр одоо уламжлалтын эмчилгээ бол маш өсрөнгөө хөгжиж байгаа гэж сонссон юм байна. Тий энэ бол яалтчгүй үнэн тий. Хятад улсын уламжлалт ангаах ухаан болол хятад улсын одоо дэмжлэгтэйгээр шинжлэх ухааны одоо мөнгө хөрөнгөө хайжгаад хөгжүүлж байгаа нэг салбар байхгүй. Тэгэхээр энэ салбарыг дэлхийд даяар одоо ялангуяа зөв эмчилгээг болол дэлхийд даяар хааж хэрэгжилж болох одоо дэлхий дээр байгаа цорын ганц эко эмчилгээ гэж явж байгаа. Тэгэхээр энэнийг хөгжүүлэх гэж маш их судалгаа, маш их одоо хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Энэ бол яалтчгүй үнэн. Тэгээ манай улс бол хичээж байна. Тийм бид маш хөгжиж байна. Тийм хөгжиж байна. Бид өөрөө өөрсдийнхөө хэмжээнд чадхаараа эмч олгон өөрсдийн одоо тохиолдлууд дээр ямар нэг ихтгэл репорт бичиж эсвэл хамтран судалгаануудыг хийж зөндөөөр бол хичээж байна. Гэхдээ одоогоор яг үнийг хэлгээд бол шууд хятад улстай харьцуулах жоох эрт байна. Арай эрт байна. Би бас нөгөө таны ярианаас ч сонсчлээсэн юм нөгөө тамирчтай зөв эмчилгээгээр бас ингээд нөгөө эмчилж байгаа гэхүү одоо тэр талаас та нэг ярьж өгөөш илүү дэлгэрэнгүй бас сонсоо та судалсан баг тий. Ер нь бол яг зөв эмчилгээ чинь бол хүний нөгөө мэдрэлийг одоо тайвшруулах, мэдрэлийн зохицуулалтад оролцох, одоо цусны эргэлтийг сайжруулах, дархлааг дэмжих, өрөвслийг намдаах, тэгээд мөн өөрийнх нь аргаар өөрийнх нь биеийг төлжүүлэх гэдэг нэг тийм үр дүн байгаад байгаа байхгүй. Энэ чиглэлийн судалгаанууд нь бол маш ихээр хийгдсэн. Тэгээд энэ дээр бол үндэслээд одоо манай одоо хурш болсон маань тамирчтай бол бас ингээд сэтгэл санааг нь тайван байлгах, янз бүрийн одоо бэрхтлүүд авах, тэрийг нь өөрөөр нь хурдан төлжүүлэх гэдэг одоо зүйл дээр зөв эмчилгээ бол хэрэгжилж байна. Тий.
нь бол одоо тамирчин хүний хувьд бол тэмцээний өмнөх бэлтгэл болоо яг тэмцээнд орохын өмнөх гэх мэтчлэн маш их одоо дарамт бол тархинд үүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол бас ажиллал зүүн эмчилгээг бол хэрэгжилж ийн мөн одоо тамирчин л учраас те ингээд гэмтлүүд бол үүсэн тэр гэмтлүүдийг илдээ өөр төрлийн эмт бодис хэрэглэхгүйгээр ч юм уу те эсвэл одоо өөрөөр нь яаж хурдан аргах одоо эдгэх вэ гэдэг тал дээр бол зүүн эмчилгээг бол бас хэрэгжилж байна. Гэхдээ энийг бас одоо зөвхөн хятадч гэлтгүү бусад барууны орнууд бол хэрэгжилсэн гэсэн одоо мэдээллүүд бол байгаа. Тийм тэр төл талынхаа нэг судалгааны ажлуудыг бас хийсэн тиймэрхүү зүйлүүд ганц нэг бол байл. Зүүн эмчилгээгээр илүү юу байсан суралцсан гэж хэлж байна тийм. Яг тэр одоо зүүн эмчилгээ гэдэг талаас нь та бас сайхан тайлбарлаж өгөөч. Зүүн эмчилгээний хувьд бол уламжлал эмчилгээний заслын төрлийн нэг байгаа. Тэгэхээр уламжлал эмчилгээ өөрөө эдээ онд явдал мөр тэ им засал гэсэн ийм дөрвөн чиглэлтэй багтахгүй. Энэ нь бол айлч одоо салбартай адилхан. Одоо хятад байна уу Монгол байна уу ялгаагүй тий. Эдээ онд бол бидний өдөр тутмын хоолунд тий явдал мөр гэдэг бол амьдралын хэвшил дадал болж байна. Им гингүүд одоо тан им маань болж байна. Тий засал гэх юм бол одоо зүв төөнөөр барай засал хусуур дэвтэлэг гэх мэтчлэн одоо хануур хатгуур гэдэг тий уламжлал эмчилгээний одоо заслын зүүн талын аргын нэг нь бол зүүн эмчилгээ. За зүүн эмчилгээ бол бас өөрийн уламжлал ангаах ухааны нэг чиглэл бол мөн боловч багтдаг боловч бас өөрийн гэсэн нэг онолтой байгаад байдаг. Энэ бол одоо 12 сувг хэрцийн онол буюу цул сав эрхтний онол гэдэг бол юм онолтой байгаа. За тэгэхээр 12 сувг хэрц буюу одоо бид нэр 6 сав эрхтэн 5 цул эрхтэн маань ингээд хоорондоо холбоотойгоор ингээд бидний болвол бидний бие дотор гадаргүй 12 сувгаар ингээд битүү ингээд торлогдчихэ гэж болол энгийн үгээр бол ойлгож болно. За эдгээр одоо торон дээр маань маш их одоо онцгой нөлөөтэй 365 цэг байна. За хэдийгээр яг үндэ бодож үзэх юм бол энд ч даруул нэг цэг, энд ч даруул бас нэг цэг шүү дээ. Гэтэл ягаад тэр 365 цэгийг одоо ингээд сонгож авсан юм болоо тий. Одоо тэгэнгүүт эргэтэн болгон бас тий өөр өөр ингэсэн харьяалагдах одоо цэгүүдтэй байна. Тий. Хүн болгоны хамгийн их мэддэг өвдөл намдах. Жохон байхад ч одоо шүд өвдөнгүүд эсрэг талынхаа нөгөө нэг эрхээ хурууд 7-2 дараарай гэдэг байсан шүү дээ тий. Тэр чинь бол маш их одоо хүчтэй өвдөл намдаадаг болвол цэг байна. Гэх мэтчлэн ингээд эдгээр цэгүүд хоорондоо маш их уялдаа холбоотой. Тэгээд энэ уялдаа холбоог ойлгоод тэгээд тэр уялдаа холбоон дээр ямар нэг ингээд тоглолт хийж эмчилгээ хийхийг бол зүүн эмчилгээ гэж хэлдэг. Тийм. Энгийнээр хэлвэл тий. Тэгээд ер нь бол маш сонирхолтой л доо. Одоо ингээд толгоо өвддөг хүн байлаа гэж бодъё тий. Ингээд урд уур нь өвдөд энэ үү, хажуугаар нь өвдөд энэ үү, ардаар нь өвдөд энэ үү, эсвэл бүхэлдээ өвдөд энэ үү гэдэг нь бүгдээрээ манай одоо зүүнний талаас бодох юм бол ингээд цог хэрцүүтэй холбоотой болчихж байгаа. За урт хэсгээр өвдөд байгаа юм байна. За тэгвэл магадгүй энэ илэгний төрлийн өвдөлтэй гаралтай өвдөлт байх нь байна. Тэгвэл энэ стрессээ ганц стресс гэхээс илүү илэгний маань үйл ажиллагаа ямар байгаа илээ. Тэгвэл энийг одоо хоол боловсруулахтай ингээ холбоод үзчих юм бол энэ өвдөлт намдах нь уу тий гих мэтчлэнгээр ингээд бодож үздэг их сонирхолтой л та. Тэгэхээр зүүн эмчилгээгээр бол одоо бүхэл төрлийн өвчлөлийг одоо хангах боломжтой. Тийм. Ер нь бол зүүн эмчилгээ бол бүх эмчилгээнд бол тусалж оролцож болно. Тийм. Дангаар эмчилдэг эмчилгээнүүд гэж бас байна л да одоо эмчилгээ явах уу. Дангаараа зүүн эмчилгээ бол энд маш их үр дүнтэй гэдэг эмчилгээ нь одоо жишээлбэл нойр гудал. Тий? Нойр гудлыг бас зүгээр. Нойр гудал. За одоо баг зэрэг одоо сэтгэл төвшилтэй одоо anxiety гэж хэлдэг л дээ. Тэгээд баг зэрэг одоо ер нь бол сэтгцийн одоо төрлийн ч юм уу сэтгэл зүйн төрлийн өвчнөд болол зүүн эмчилгээ болол яг мэдрэлийг тайвшруулж өгдөг гэдгээрээ маш их дэмжлэгийг бол үзүүлдэг. Нойр гудал дээр за хоол боловсруулах системийн одоо хэдийгээр нэг хурц хүнд өвчин гэж одоо хэлдэггүй ч гэсэн нөлөө үзүүлэлт амьдралд одоо хүнд айгүйх төв учруулж идэг зүйл бол хөтгөн хаталт байдаг шүү дээ тий. Хөтгөн хаталт, шээс задгаарл тий. Иймэрхүү өвчнүүдэд бол зүүн эмчилгээ бол дангаараа одоо маш сайн нөлөөтэй. Тэрнээс гадна одоо нөгөө одоо нурууны өвчин тий нурууны булчингийн чангарлууд тий хүзүү шууд ингээ гоё даа ингээ татаад ингээ хөдөлгөөн болчихдог шүү дээ тий бид нар гоёодох гэж хэлээд тий стефник гээл тий эсвэл одоо нөгөө нэг сайхан эмэгтэйд мөрөг тий сайхан залууд мөрөг гэж хэлдэг шүү дээ тий тэдгээр өвчнүүд бол тэр дараа үр дүнгээ үзүүлэх боломжтой зүүн эмчилгээгээр. Тэгвэл зүүн эмчилгээ чинь бүр маш олон юмд
нөлөөгөө үзүүлдэг байх юм шүү дээ. Би чинь тий ерөнхийдөө би зөв эмчилгээнд одоо юу гэдэг энэ мэрэгжилдээ маш их дуртай энэ надад үргэлж сонирхолтой санагддаг байхгүй. Тийм болохоор би яг үүндээ одоо ингээд хүн юм хэлэхэд л зүү тавил. За би өөр бүхнийг зүү тавиулах хэрэгтэй гэж боддог доо гэж. Тий ер нь бол зөв эмчилгээ дангаар өвчнийг эмчилгээс гадна одоо туслах байдлаар эмчлэх болол маш их одоо үр дүнтэй. Энийг ялангуяа ковидын үед бол маш их мэдэрсэн. Энэ яагаад тэгсэн бэ гэхээр би чинь нөгөө нэг залуу эмчийн хуваар мөн одоо эмч хүний хуваар ялтчгүй ингээд ковидын тусгай хэсэгт ажиллах ингээд шаардлагатай болж байгаа байхгүй. Гэтэл би чи яг үндэ бол уушиг нэмж биш байгаад идэг. Гэтэл мэдрэлийн чиглэлийн эмчлүүлэгчийг надад өгнө гэдэг. Тэгээ найзаас асуухгүй юу. За одоо ер нь одоо ингээд чи ингээд тэр ковидын үед ингээд байлаа. Хамгийн ихний багт орж ирсэн. За чи ер нь яавал зүгээр юм шиг санагдаж байна гэсэн чи хүмүүс энэ өвчнийг болол ингээд сайн ойлгож чадахгүй байгаа болохоор маш их айдастай байгаа. Энэ айдсаасаа болоод стресстэй сайн унтаж чадахгүй байгаа. Тэ. Тэгэхээр хэрвээ чамд боломж нь байвал чи чаддаг юм аа хийвэл яасан бэ гэхгүй. Би чи яадаг үлээ гэсэн чи унтуулдаг үстэй. Тэгээд ер нь бол яг энэ байдлаар хичээж үтсэн. Тэгээд ковид үеэр болол зүү тавьчихлаа. Тэгээ яг нөгөө малгай это бүх юм өгсөн. Тэгээд эмчлүүлэгч маань бол ингээд доошоо тасагтай байгаа шүү дээ. Тэгээд зүү тавиад үнэхээр болол тайвшруулад, унтуулад үр дүн бол илэрхий өөр байсан. Ялгаагүй мэдээж бид нар Европ юм хэрэгжилж байгаа шүү дээ. Нөгөө вирусын эсрэг ремдесивир ямар юмнууд те тэднийг бол хэрэгжилж байгаа. Тэгээ хажуугаар нь зүү тавьж байсан эмчлүүлэгч нар маш их баяртай байсан. Үр дүнгээ ч өгсөн байна. Үр дүнгээ ч үнээр өгсөн. Тэгээд ингээд тайвшраад ирэхээр нөгөө айц байхгүй болоод тэнгүүд нойрн ингээд айтайхан болоо сайн унтаад ирэхээр чинь хүний маань өөрийн маань дархлаа ингээд сайжирна. Тэнгүүд нөгөө гаднаас орж ирж байгаа эми маань нөлөө сайжирна. Тэгэхээр эмчлүүлэгч айгуу тийм сайхан болоод ингээд сайнж удаад, сайнж тайвшраад тэгээд ер нь ойлгоод тэгээд тундаж болоод эмнэлгээс гарчихсан. Тийм байна. Зүү тавиулах боломжгүй ч юм уу хориглосон залт та ч юм уу тохиолдол байх уу? Ер нь бол байна бас тий. Зүү тавиул зүү чинь одоо ингээд нэг одоо металлыг тий ингээд бидний хийгээд ингээд хэсэг бас хөдөлгөөнгөө одоо байх хэвээр юм байгаа шүү дээ. Тэрэнд ингээд хамтарч ажиллаж чадахгүй байвал ер нь бол зүү тавиулахгүй гэж бол үздэг. Тий. Гэтэ яг миний сурч исэн эмнэлэг дээр бол ер нь бол бүхэл хүн зүү тайсан л та. Тэгээд нөгөө маш олон жилийн түүхтэй тэгээд маш олон чиглэлээр ингээд хөгжсөн учраас эмч болгоны арга барил багшаасаа ингээд сурцсан дэмжүүлүүд нь бас баг зэрэг ялгаатай. Одоо зүү эмчилгээ ганцхан ингээд биеийн зүү гэхээсээ илүү толгойн зүү тий хуухны зүү, чихний зүү, одоо хэвлийн зүү тий одоо тэрнээс гадна хурдан зүү, нэг зүү гэх мэтчлэнгээр зөндөө олон байдлаар бол хөгжсөн байгаа. Галтай зүү, цахилгаан зүү, усан зүү гэдэг тий бас зөндөө олон төрлөлтөө. Тэгээд хурдан зүүг болол үнэхээр одоо зүү тавиулах боломжгүй мөртлөө зүү тавиулах хэрэгтэй гэж үзсэн хүмүүст бол бас тавьж лээс. Тэгээд хит их өрөвсөлтэй буюу бас яг өндөр халуурж байгаа зарим өвчнүүдийн үед бол зүүг бол тийм ээ гэж үздэг. Тэгээд хит ядарсан байгаа хүмүүс юм уу эсвэл одоо зүү тавиулж авахтаас тухайн хүний өөрийнх нь одоо хятадаар бол чи гэж хэлнэ л дээ. Бид нар бол энийг энерги гэж ер нь хэлээд байгаа. Энерги нь хит сул байгаа бол бас төр зуртаа азнаад энерги дэмжих байдлаар одоо төөнүүрээ хийх ч юм уу те жоохон бариацсал хийх энтрийн дараагаар зүү тавих гэдэг бас ганц нэг залтууд байдаг. Зөв. Ер нь одоо яг энэ зүү эмчилгээ хийлгэсний дараа хүмүүсийн бие одоо улам ядар сүлддэг ч юм уу те эмчилгээндээ ядарна гэж байдаг шүү дээ. Тэр шиг одоо процесс өрнөх үү? Яа ер нь бол хятадд байхад бол тэр зүйл нэг ажиглагдаж байгаагүй хайрцангуй гайгүй. Одоо багш маань бол за манайхаа одоо сайхан шингэц цайтай хоолоо идээд нойрны хөрөөл сайн унтаад тэгээд ажил амьдралаа зохицуулаад явна шүү гэдэг зөвлөгөө өгдөг. Би бас яг л энэ зөвлөгөөг сурчаад нөгөө яг л тэр чиглэлээрсэн байчаад ирсэн болохоор яг тэр зөвлөгөөг өгдөг байлаа. Гэтэл манай Монгол орны манай онцлог бас жоохон байна тий. Одоо эрс тесуур амьсгалтай байна. Маш их хүчтэй хүүтэн салхитай ч юм уу те тийм болохоор бас за та илүүтэй сайхан дулаан хувцлаарай те
тиймэрхүү зөвлөгөөг бол бас өгдөг. Тэгээд нэг нялхрах гэж яриад идэм яг үнэ тийм бэ. Эмчилгээ хэлэхээр нялхраад байна гэдэг юм ярьдаг. Эсвэл бас нэг сэнгэнээд байна гэж бас ярьдаг тий. Тэнгүүд жоохон салхинд л нэг сэвэлзээд сэнгэнээд байна да гэх. Тиймэрхүү бас бол одоо нөгөө нэг өөрчлөлтүүдийг эмчилүүлэгч нараа хэлдэг. Тэгээд тэр үед нь бол энэ бол яг зөв эмчилгээ хийхээр хүн үнэхээр маш сайн тайвширдаг байхгүй. Ингээд бүх булчин нь сулраад ингээд тайвширцахаар хүн ядарсан юм шиг нялхарсан юм шиг мэдрэмжүүд бол төрдөг. Тэгэхээр энэ үед нь бид нэр илүүтэй сайхан амраад, сайхан дулаах хувцас өмсөөд тий. Тэгээ сүдээ цагаа угаад бол байж болно штэ. Тэгээл энийг нэг өсрэл хамгийн ихтэй л нэг 7 хоног дотор даван тулчих байх л да. Хамгийн ихээр бодоход тий. Одоо яг ингээд уламжлалтын эмчилгээ хийлгэх гэж байгаа ч юм уу тий. Одоо хийлгэсэн хүмүүст ер нь одоо юу зөвлөх вэ? Одоо хийлгэх гэж байгаа хүмүүсийн хувьд ч гэдэг юм уу тий. Одоо нөө биеэ бэлтгэх хэрэгтэй гэдэг юм уу? Зөв эмчилгээг одоо энэ улиралд хийх хэрэгтэй гэдэг юм уу тий. Эсвэл одоо түрүүн та хэллээ шүү дээ энерги багтаа бол өөр эмчилгээ хийж байгаа дараа ингэ шилждэг гэж гэдэг юм уу тий. Одоо яг ер нь аль зөв хэрвээ уламжлалт эмчилгээ хийлгэх байгаа бол та ингээд ажиллаа бас нэг жоохон багтаа үеийг сонгол зүгээр мэдээж ажиллаа хийгээд эмчилгээнд яваад ээж болно. Гэхдээ ачаал жоохон багтаа үед ах юм бол хэрвээ та одоо нөгөө нэг тэг хит одоо нэлээд тайвширснаас болоод нойр хүрээд идэг ч юм уу эсвэл одоо нэг нялхарсан юм шиг мэдрэмж төрөөд ах юм бол арай их унтна гэсэн үг байхгүй. Тэгэхээр унтах цагтаа авах хэрэгтэй гэж бол хэлмээр байна. Ажлын ачаалаараа багтаа тий ажлын ачаалаараа багтаа үедээ. Гэтэ мэдээж одоо хүзүүн таг татцсан байл ажлын ачаалаа хүлээе гэж бол болохгүй шүү дээ. Ирээл нэг зүгөө тавиулаад хүзүүгөө сайхан болгоод гараад яваарай тий тэгэх бол боломжтой байдаг. Тэгэнгүүт одоо улирлын хувьд бол харьцангуй гайгүй л дээ. Гэхдээ одоо өндөр настай иргэдэд бол бүр одоо өндөр настай иргэдэд юу гэж хэлдэг вэ гэхээр хит их агаарын температурын зөрөөтэй үед бидний одоо бие ч гэсэн бие махбод ч гэсэн булчин судас маань агшиж дэлдэг шүү дээ тий. Ийм зөрөөтэй үед бол амарцсан дээр байдаг шүү гэж болол хэлдэг. Одоо хит халуун хит хүүтэн гэсэн үг тий. Эсвэл одоо юу гэдэг одоо жишээлбэл тий өнөөдөр ч бас нэг амар зөрөөтэй басангүй сайхан шүү дээ. Айгуу гоё дулаахан байсан маргааш маш хүтэн гэсэн шүү дээ тий. Ийм үеүүдэд энэ төр болоод эмчилгээтэй өдөр байсан чи эмчрүүгээ хэлээд эмчээ өнөөдөр ингэхээр наа үнжиж хүү гэдэг байдлаар хандаарай гэж болоод хэлмээр байдаг. Зөв. Эмнэлэгт хэвчэж байгаа иргэдийн хувьд бол харьцангуй гайгүй. Яг манайх ч одоо нөгөө өдрийн эмчилгээ хийж байгаа. Тэгэхээр өдрийн эмчилгээний иргэдэд бол яг ийм байх нэ гэдгийг нь бол бас хэлдэг л дээ. За одоо ингээд ойр тойрныхнаас сонсохоор би нэг уламжлалтын эмчилгээ нэг удаа хийлгэсэн. Тэгээ айгүй тухайн үед гоё болсон. Тэгээ дахиж очиж чадаагүй ч гэдэм үү тий. Уламжлалтын эмчилгээ зүгээр ингээд нэг удаадаа хийлгээл өнгөрцөн хүмүүс айгүйх байгаад байдаг байхгүй юу. Давтамж нь ер нь яаж хийлгэх хэвтэй байдгийг одоо яг тэдгээр хүмүүс шиг тий нэг удаа зүгээр баг нэг анх удаага л уламжлалтын эмчилгээ хийлгэж үзэл гоё болчингууд нь эргэж очихгүй ч юм ингээд тэр чигтээ одоо уламжлалтын эмчилгээрүү дахиад зөвлөөгөө ч юм уу ийм тохиолдол айгүйх байдаг юм л шүү дээ. Энэ ер нь хэр зөв зүйтэй бол хүмүүс яаж одоо нэг давтамжтай хийлгэх юм бол мэдээж давтамжтай хийлгэснээрээ бас нэг үр дүн гарах гэдэг шүү дээ тий. Бид болохоор ер нь бол одоо хөвчлэн манай амьлаг дээр их архаг хүмүүс ирж байна л да тий. Тэгээд тэдгээр хүмүүстэй юу гэж хэлдэг вэ гэхээр бидний нэгдүгээр зорилго болол одоо нэгдүгээр зорилго бид одоо таныг яг энэ өвчний чинь энээс нь хэтрүүлэхгүй байх талын арга бодож байна. Тий. Угаасаа жил ирэх тусам та эмчилгээ хийхгүй жил ирэх тусмал одоо хасгарууга буурна тий. Гэтэл бид нэр энийг чи одоо тогтоох чинь нөгөө талаар юу гэж хэлэх вэ гэхээр би 45 настай байхдаа яг 45 настай биеэ хадгалж үлдээд тэгээ 46 47 та байсан ч би нэг 45 тахаараа байгаад ах нь бол амжилт тахгүй юу. Тэгэхээр яг энийг ийм нэг зорилготой. За дараагийн зорилго нь бол мэдээж бид нар өвдөлтийн чинь намдаад булчингсан суулдаж өвчнийг чи идэхийг зорилготой. Яг одоо байгаа шинж тэмдгүүдийн бууруулах тийм шинж тэмдэг зөөрөөд чи арилгах зорилготой. За тэгээ үргэлжлүүлээд болвол та энийг ингээд доктортойгоор бариулах тийм зорилготой. Гэтэл надаас шалтгаалж байгаа юм бол бас байгаад байна. Танаас бол шалтгаалж байгаа юм бол бас зөндөө байгаад байна тий. Одоо хамгийн их бид нартай уучраад байгаа одоо нурууны булчин татах тий. Одоо тэгэх юм бол бид ингээд сайхан өвчний намдаагаад нурууны булчингийн ингээд сууллаад хөдөлгөөн хязгаарлалтыг арилгаад ингээд сайхан болчлоо. Үргэлжлүүлэн та яг энийг ингээд хадгалж үлдэхийн тулд бас ингээд зөв сайхан сууж явах нь байна тий. Тэгээд ганц одоо хэрэгтэй дасгал хөдөлгөөнүүд хийж явах нь байна. Тэгээд
ер нь бол энэ хугацаагаа бариад 6 сарын дараа ч юм уу те дахиж үзүүлээд эсвэл залуу хүмүүсийн хувьд одоо жилдээ нэг удаа яг энэ эмчилгээг хийлгээд ахад яг тэр одоо нөгөө 40 насны дээрээ зогсно гэдэг шиг яг тэгээ зогсоод байгаа байхгүй. Одоо яг тиймэрхүү ганц нэг эмчилүүлэгч нар бол байна. Тэ ингээд ер нь маш одоо аливаа зүйлдээс яг л сахилга бат хэрэгтэй юм байна л да тий эмчилүүлэгчийн хувьд ч гэсэн бас л яг сахилга бат хэрэгтэй байгаа байхгүй. Энэ тухайн эмчилүүлэгчид маань яг тогтмол цагтаа хэрсэн хугацаанд за та 6 сарын дараа яг ирээрээ гэхэд яг ирдэг байхгүй. Тэгээ за одоо хоёлаа ингээ сайхан болж байгаа юм чи 9 сарын дараа ирээ. За тэгэнгүүт за хоёлаа жилийн дараа ирээ. За тэгээ жилдээ нэг ирээд хахад ер нь хайтаахан байгаад байна да. Тэгээ яг л тэгэл айтаахан байгаа хүмүүс байна шүү. Яха байна бас тий. Тэгээд ард иргэд одоо эмчилүүлэгч нар хэлдэг л дээ тий. Ингээд би яг нэг дуламжлалт эмчилгээ хийлгэчээд жилээ даачтыг. Одоо яг өвдөх гээд байна. Одоо яг өвдөхөөс өмнө л эмчилгээ хийлгэчээ. Тэгээд дахиад жилээ даацна гэж хэлдэг л дээ. Тэгэхээр бас хүмүүс маань ч гэсэндээ бас уламжлалт эмчилгээний ач холбогдол үр дүнг бас ойлгож таньж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Уламжлалт эмчилгээч юм бол ингээд урьдчилан сэргийлэх. Тэ урьдчилан сэргийлэх. За тэгээд өвчнийг идгэх. Тэгээд одоо хөнгөвчлөх гэдэг одоо бас нэг чухал үүргүүд байгаа даа л та. Энэ жилийн хувьд бол энэ жил ч гэлтгүй өнгөрсөн жилээс эхлүүлээд урьдчилан сэргийлэх гэдэг тал дээр нь тэ илүүтэй ингэж анхаарч нийгмийн эрүүл мэндийн хэсэг дээр бол уламж самгаах ухааны одоо үзэл одоо онол сургалтыг бол ард иргэдэд өгчийё гэсэн чиглэл баримтлагдаад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр уламж самгаах ухааны эмч нар бас хамтарч ажиллаж байна. Үнэхээр энэ бас гоё зүйл л дээ. Тэгэл байх уу тийм. За одоо ингээд бороотой өдрүүд мэдээж одоо дуусна тий 100 цаг ирсэн учраас нарлаг өдрүүд ирж байна. Тэгээд уламжлалт эмчийн хувьд яг ийм одоо нөгөө уран дулаан улиралд тий хаяа нэг хүүтэн бороо ордог тий яг нэг ийм өдрүүдэд ирэхэд ер нь одоо юуг баримталж тий би одоо нөгөө явдал мөр эдээ ундаага яаж тааруулах хэвчтэй яг одоо тохирсон зөвлөгөө өгөөч та хүмүүс. Яг тий ер нь бол одоо ер нь бол хоёлаа ингээд яг л одоо энэ тэндээс нь л ярьж ийн л да. Харин тийм. Гэхдээ яг магадгүй энд нь одоо манай сонсогчдод илүү сонирхолтой байх бах. Ягаад гэвэл дан ингээд онл яриад байхгүй дан одоо яг бодит байдлынхаа л кейсийг л хоёлаа одоо тохиолдуудаа л яриад нь шүү дээ тий. Тэнгүүд уламж самгаах ухааны чинь бас яг нөгөө нэг өвчин үүсгэх одоо өвчин үүсгэх чинь одоо яг юу юм бэ гэхээр бидний сэтгэл байгаа байхгүй. Тэгээ одоо Монгол уламж самгаах ухааны талаас үзэх юм бол одоо нөгөө хүсэл тачаал мухаа гэдэг шиг сэтгэл гэдэг зүйл болол одоо бидний өвчлөлтөй болоо шууд хамааралтай маш их нөлөөтэй зүйл байгаа. Тэгэхээр одоо яг зуны одоо энэ үед бол хийн бэлэг чанар буюу одоо бидний хөнгөн тэ хуйрамтгай юм бэлэг чанарууд маш их сэтгэлтэй. Одоо сэтгэл хөдлөл их огцом эмоцтой болж байна л сэтгэл хөдлөлтэй бид нар гүүн аргачлаа штэ ямар сайхан юм бэ. Заастаа паллаж өмсөд гадаагаар тий. Тэгвэл бороо орчлоо хүүшээ бороо орчлоо. Чи нөгөө нар хайцсан юм бэ тий. Ийм хурдан нуу энэ гэх мэтчлэн ингээд сэтгэл хөдлөл ялчвал айгаа хурдан байгаа. Тэгвэл 100 цаг болцоо одоо гадаагаар юм аа гээл тий. Яг тиймэрхүү юмуд болдог штэ. Энэ үед бол хүмүүс яг ингээд сэтгэл хөдлөлөө ер нь жоохон хянаж байвал гоё. Тий. Тэгэх юм бол нийт тийшээ хит өсөрч өөрийгөө зовоохгүй нөгөө тийшээ хит гойн харж бас өөрийгөө зовоохгүй ер нь бол өөрийгөө зовж байгаа хэлбэр шүү дээ. Яг айлуулах тогтвортой байх хэрэгтэй. Энэнд туслах зүйл бол ер нь бүлээн юмнуудыг удаг байгаасай гэж бол хүсэж байна. Энэ үед ч гэсэн бидний хотоодны галын илч буюу хоол шингээлт маань яг тэр хөнгөн хөлбөрөнхий чанараад байгаа бас ингээд тиймч сайнгүй байдаг. Одоо үлдээ харьцуулахад муу байдгаа л гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт яг хүмүүс харин эсэргээрээ те маш хүнд хоолнуудыг идээл те. Тэгэхээр одоо ч амар хооллолт эхлэх гээд байна л да. Тий одоо наадам болонгууд шүү дээ нөгөө хорхог идэ нөгөө юу лээ айргүй ярихуу гээл те одоо яг тэр үеч эхлэх гээд байна шүү дээ. Тэгэнгүүт яг тохируулгал хэрэгтэй. Тэгээд мэдээж хүн юм чинь бид нар амьдрал бас угаатай сонирхолтой байх хэрэгтэй. Тэгэхээр би шаардлага идчихмээр л шүү дээ. Тэгвэл шаардлагаа тий сайн зайчилж ид. Сайн зайчилж ид, хоолоо сайн зайчилж ид тий. Ер нь бол тэр бас үнэхээр чухал байдаг. Араас нь юу вэ? Тий араас нь одоо болоод бүлэм л уумаар юм тий. Эсвэл одоо тий хэтрүүлэн хэрэгэл бол гэсэн үг бол биш шүү дээ. Ер нь бол арх бол хүний биед бол тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Одоо зарим зүйлд бол ялангуяа хийг дарах гэдэг дээр уудсан одоо. Гэхдээ энэ бол
онол дээр бол шимийн архины тухай яригддаг л та тий. Пив бол биш. Тий пив уух шар архичин бол өөр бүтцтэй өөр одоо чадaltaй зүйл байгаа байхгүй. За энийг одоо сонсон хүмүүс шууд тэгэл нөгөө шимийн архи ууж иж магадгүй. Энэ бол одоо яг уламжлалт эмчийн зөвлөгөөний дагуу одоо ямар гэдэг нөгөө архи нь яасан байх ч ёстой энэ тий. Нэг ийм нарийн учиртай юм байгаа шүү. Та бүхэн манаас тий. Өгтөж аваа шууд ууж хэрэгж болохгүй шүү. Тий юм нөр нь бол яг л хэмжээндээ л байвал зүгээр шүү дээ тий. Тэгэхээр хүн өөрийнхөө хэмжээг бол мэдчихэж байгаа тий. Тэгэхээр яг хэмжээндээ тэгээд хэтрүүлэхгүй яг сайхан яг л сайхан ингээл тэнцвэртэй оршихол юм хэрэгтэй дээ. Тэгэл байх аа. За мэдээж одоо яг ингээд амралт зугаалгын цаг дууслаа гэж бодоход уламжлалт тань дээр одоо жишээлбэл одоо хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо нь ингээд жоохон доголдцоо өвчлөсөн юм хүмүүс бас их ирдэг үз. Тий. Угаасаа яг л тий одоо нэг юу дуусаал, наадам дуусаал ингээ хоо шингэхгүй байх, цээж хорсоод байх тий ингээд хил маш их өнгөртөж чинь гэх байдлаар ирдэг л дээ. Тий тэгэл эсвэл нэг бол маш их гүйлгээд ч юм уу тий. Нэг бол ер нь өтгөн хатчлаа ч юм уу. Эсвэл ер нь л нэг тийм нэг ядарсан. Тий тэгэж ирдэг. Тэгээд ер нь бол биегээ жоохон хортуулсан байна л гэсэн үг л дээ. Баярлалаа амч. Миний бас нөгөө асууж амжаагүй асуулт юу байна? Та бас нэмэлтээр бас санаж оноод хэлвэл тий. Ер нь бол бид ер нь маш өргөн хүрээтэйгээр одоо хүмүүстэй мэдлэг өгөх зорилгоор тэгээд зөв ойлголт төрүүлэх одоо мэдээллүүдийг яг бол өглөө. Тэгэхээр уламжлалт хангах ухаан бол нэгдүгээрт зөвхөн архаг өвчнөд зориулагдсан зүйл биш байх нь тий. Цочмог өвчнөд ч гэсэн бид нэр хэрэгтэй зүйлтэй бодлол тус нэмрээ үзүүлээд явж байна, эмчилгээд явж байна. За уламжлалт хангах ухаан, Европ хангах ухаан хоёр бол хэдийгээр ингээд тусдаа өөр өөрсдөө ингээд одоо онцлогтой хөгжиж байгаа ч гэсэн энэ нь бол орчин үеийн хангах ухаан, уламжлалт хангах ухаан өөр өөрсдийнхөө яг танд зориулагдсан сайн зүйлийг хийгээд тэ хэрэгтэй арга зүйлээ хийгээд таны өвчнийг эдгэх гэж байгаа учраас уламжлалт сайн, Европ сайн гэдэг үг бол байхгүй. Зүгээр туйлын ойлголт бол байхгүй. Тэгээд яг одоо танд л тохирсон байвал тэр сайн. Тий. За тэгээд хүний итгэл үнэмшил бол хүнд бол маш хүчтэй нөлөө үзүүлж яадаг. Тэгэхээр одоо манай ард иргэд тэр сайнгийн гүт гүйж чачаал, энэ сайнгийн гүт гүйж чачаал. Тэгээд тиймэрхүү зүйлээ одоо ингээ болоо тий одоо шинжлэх ухаан, техник, технологи одоо бүр хиймэл оюун ухаан хүртэл ингээд танд ямар нэгэн байдлаар ингээд тусалж байгаа юм чинь та яг ингээд өөрөө мэдлэгтэй байжгаад өөрийнхөө мэдлэг дээр өөрийнхөө итгэл үнэмшил дээр яг нэг эмч дээрээ тэр эмчигээ ингээд дагаад түүний зөвлөгөөгөөр ингээд яваарэ гэж бол үнэхээр хүсмээр байна. Тэгэнгүүт одоо ингээд би одоо тань дээр эмчилгээнд явцсан. Одоо би дараагийн эмч дээр эмчилгээнд явж үзмээр байна гэдэг яриа бол бас ингээд цөөнгөө таардаг. Тийм. Таны эмчилгээ нь одоо миний хийсэн эмчилгээ танд болсон уу гэсэн чинь болсон. Тэгээд би зүгээр өөр юм ташиж үзмээр байгаа. Таны би одоо туршилтуу тий. Таны одоо миний хийсэн эмчилгээ танд үнэхээр болоо, таны өвчин айтаахан болсон бол та яг тухайн хугацааныхаа дараа тэрэндээ явж байвал танд илүү бас зүгээр. Гэтэ заавал гэсэн үг бол биш. Магадгүй таны одоо итгэл үнэмшил эсвэл тий мэдлэг бодлосол чинь сайжраад тэр эмч бол бас яг тэгсэн шүү. Тэгэхээр би цаашдаа тэгжий гэсэн бодлож болно шүү дээ тий. Тэгэхээр бол тий гэж бодож үзэх хэрэгтэй. За эцэст нь гэж хэлэхэд бол хүний бие угаасаа тэнцвэртэй байх нь л хамгийн чухал. Тий. Уурч байна уу, тий, огт уурлахгүй байна гэж угаасаа байхгүй шүү дээ. Тий, уурлахтаа ч бас хэмжээтэй, баярлахтаа ч хэмжээтэй. Ер нь бол яг л нэг тийм өөрийнхөө хэмжээг хүн мэддэг байгаад тэгээд тэр зөв арга барилаараа ингээд хичээх юм бол та бас тий эрүүл, хөнгөн, өөртөө сэтгэл ханамжтайгаар амьдралын одоо тий таашаалтайгаар ингээд амьдрах бахаа гэж одоо итгэж байна. Тэгэхээр тэр талаас нь ер нь бодож үздэг байгаасэ гэж бодож байна. Баярлалаа юм чи. За, гигийн эрүүл мэндийн подкастын энэ удаагийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн сэргээн засах уламжлалтын эмчилгээний тасгийн их эмч ахлах зэргийн уламжлалтын эмч гэрэл туяа өргөдөө оролцлоо. Ингээд бидэнд бас уламжлалт эмчилгээ ялангуяа одоо энэ зөв эмчилгээ ямар ач холбогдолтой байдаг юм бэ? Ямар одоо тохиолдолд одоо яг энэ эмчилгээг сонгож эмчлүүлэх үү? Ер нь одоо уламжлалтын эмчилгээний үр дүн хизээ яаж гардаг вэ гэдэг юм ингээд бүх талын мэдээллийг бид хоёр өнөөдөр подкастаараа бас ойлгуулахыг бас зорилоо. Та бүхэн маань ч гэсэндээ энэ хүү ярилцлагыг манаас бусдад түгээгээрэй. Гигийн эрүүл мэндийн подкастын хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж үзэж сонссон та бүхэнд баярлалаа.